21-р зууны дэлхийн улс төмнүүдэд олон чухал сорилт бэрхшээлүүдийг тулгаад байна. Монгол улс энэ сорилт бэрхшээлүүдэд бэлэн үү? Ялангуяа нийгэм, эдийн засаг, улс төрийн талбарт залуучуудын идэвхтэй оролцоо, бодиттой хандлага, ёс зүйн хуулийн дэдэлсэн багийн хамтын ажиллагааг эрхэмлсэн оролцоо хэрэгтэй байна. Мэргэжил мэдлэг боловсрал эзэмссэн улс төр нийгэм эдийн засаг гэд цаг үеийн асуудлуудад өөрийн байр сууриас ханддаг, үзэл бодлоо хуваалцахыг хүсдэг ийм сонирхолтой залуучууд маань улс төр чин манлайлагч зорилттой телевизийн төслийн маань гол баялаг байх юм. Бид өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн алтан хэлхээсэнд эх орныхон тусгаар тогтнол, газар шороо, сайн сайхан байдлыг өрнөх ирээдүйдэн өвлүүлэн өгөх учиртай. Залуучууд шүүмжлэгч биш, бүтээгч байх. Залуучууд бид нам эвслэр нутаг жалгаараа ялгаруулдаг биш, харин эвлэж нэгдэж нэгэн Монголыг хүчтэй байлгах цаг ирсэн байна. Тийм ч учраас бидний өмнө тэгш боломжоо залуусын шудраг өрсөлдөөний талбар болсон улс төрд шинэ манлайлагч зорилттой төсөл эхэлж байна. Өмнө зорилготой залуучуудын маань хувьд тэгш оролцоог хангасан. За тэдний хувьд цэвэр өрсөлдөөний талбар байх улс төр чин манлайлагч зорилттой телевизийн төслийн зохион байгуулагч, сурвалжлагч багийнхан улс орон даяар залуучуудынхаа оролцоог хангах үүднээс тэдэнд төслөө танилцуулан ийхүү эх орныхоо 408 зөвс мөн хөлийн чандад хүрч ажиллалаа. Улс төр чин манлайлагч зорилттой телевизийн төсөлд үзэгч та бүхнийг урьж байна. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Эйр. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Бид нар өөрсдөө дан ганц нэг хүн хизээч одоо амьдрал зохиос ч юм уу, амьдрал оролцож ч юм уу, дан ганцаараа сайн явж чадахгүй, мэдээж бусдын дэмжлэгтэйгээр, бусдын тусалцаатайгаар, бусдын оролцоотойгоор явж байгаа учраас эргээд бас тухайн хүмүүстэй ч гэдэг юм уу, эсвэл тодорхой нийгмийн тусламж хэрэгтэй тухайн бүлгүүдэд хурц үйлчлэх ёстой. Хариуцлага гэдэг үгнээсээ эхлээд ер нь бол нийгмийн өмнө, ялангуяа иргэдийн өмнө хариуцлагатай байх тэр ажлуудыг хэлж байгаа болов. Ямар нэгэн тусламжийн үйл ажиллагаа тийм ээ. Тэр эмзэг асуудлыг шийдвэрлэхийн төлөө нөлөөллийн ажил хийж байгаа тэр ажлыг л нэг мэргэжтэй ажил юм дээ. Аль зүйл нь болохгүй байна тий. Тэрийг илэрхийлж эсвэл засахын төлөө явдаг энэ зүйлийг бол би нийгмийн хариуцлагатай ажил эндээс эхэлнэ л гэж ойлгодог. Иргэд хамтарч бүлэг байгуулж явуулж байгаа үйл ажиллагааг бол нийгмийн хариуцлага гэдэг талаас нь бол ойлгож байгаа. Компаниуд тийм ээ орсон оргийнхоо тодорхой хэмжээнийг бас нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг. Иргэн хүн болгон нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд оролцож болно. Оролцогч талуудын үйл ажиллагааг тусгаж зүйтэйгээр тусгаж үйл ажиллагаа явуулахыг хэлнэ гэж ойлгоод байгаа шүү дээ. Нийгэм рүү чиглэлсэн, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг л хариуцлагын асуудал гэж харж байгаа. Нийгмийн хариуцлагын олон үйл ажиллагаанд оролцож байсан. Яг тэр болгонд чи ингэх ёстой шүү, чи тэгээрэй гэж юусэн хүмүүс нь хэлж байгаагүй. Ер нь өөрийнхөө ухамсараараа л хийжсэн. Тэр бол ухамсарт үйлдэл баг. Тэгэхээр манай багийн хэрэгжүүлж байгаа төсөл бол төзөмшөөний хүртээмжийг дэвшлүүлэх гэсэн ийм нэртэйгээр болон төслийг бол хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр бол үзэгчтэй ахын бол сайн мэдж байгаа 2013 оны 6 сараас эхлээд бол иргэдэд төрийн үйлчлэгийг ингээд төц машинаар дамжуулж олгож одоо дамжуулж хүргэж эхэлсэн байна. Тэгээ энэтэй холбогдуулаад бол бас нэлээдгүй бас хэд асуудлууд бас байгаа, бас ахиц байгаа. Тэгээ бид энэ төслийг яг энэ хүрээнд бол ингэж судалж үзэж байхад хэд асуудлууд байсан л та. Нэгдүгээрт нь бол яг төц машинаар бол дамжуулаад иргэдэд энийг ашигладаг холбоотой мэдээлэл бас дутмаг гэдэг юм. Хоёрдугаарт нь бол ингээд төц машины үйл ажиллагаа илүү их ингээд өргөн өрөөг хамаарад ингээд явхад бол эргэцэн орчнод хангалттай бүрдээгүй байдаг юм байна. Мөн тэрнээс гарч байгаа баримт бичгийг бол зарим нэгэн байгууллагууд хүлээн зөвшөөрдөг юм гэдэг ч юм ийм асуудлууд байгаад байсан. Орон нутгаас оролцогчд маань энэ төслийг санаачилсан. Тэгэд яагаад энэ төслийг хийх болсон бэ гэхээр Монгол улсад нэг бодлогын үйл ажиллагаа маань бас ингээд яг одоо хэрэгжүүлэх төвшөндөө бас ингээд бас алдагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр манай энэ түүц машины төсөл маань хоттой болохоор бас хүлээн зөвшөөрдөг байдаг. Гэтэл орон нутагт зарим аж ахуйн нэгж маань энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарим аймагуудад бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэгэхээр ерөөсөө Монгол улсын өнцөг болон бүрт 21 аймаг одоо 9 дүүрэг 3 сая иргэдэд энэ төрийн үйлчилгээ бол төвжирлгүй, хүндрэлгүй хүрж явах ёстой. Тэгээ түүц машинаас гарсан одоо энэ бичгийн эрх зүйн чадамжтай байх ёстой. Тэрийг бол олон улсын байгууллага, бүх аж ахуйн нэгж, бүх газар бол хүлээн зөвшөөрдөг байх үүднээс бид нар бол эрх зүйн энэ нөлөөллийн бодлогын энэ төслийг бол хэрэгжүүлсэн байгаа. Шин санаа бол биш юм байна, тийм ээ. Төрийн үйлчилгээний түүц машин гээд нийгэмдэр аль хэдийн гарцсан үйл ажиллагаанд эхэлсэн байсан ийм одоо зүйлийг олон нийтэд илүү одоо хүртээмжтэй дэлгэрэнгүй сурталчлагт нь одоо голчож анхаарч ажиллаж байгаа. Тэгээд төрийн үйлчлэгээний яг энэ чиглэл ард иргэдэд хүрж байгаа хэдий ч зарим нэг иргэд нь энэ одоо түүц машины үйл ажиллагаа одоо гарч байгаа нөгөө нэг тодорхойлтууд ч юм уу те
хичнээн төрлийн тодорхойлолт гардаг. Яадаг ийдэг талаар мэдээлэл маш бага байгаа ажиглагдсан. Тэгээ энийг нь ерөөхдөө илүү сайн хөгжүүлж дэлгэрүүлээ. Төрөөс одоо үзүүлж байгаа энэ үйл ажиллагаанд бас хамтарч ажиллая, дэмжиж ажиллая л гэсэн зорилготой байсан. Сүүлийн үед бид нартэй төрийн хүн суртал гэж яриад байгаа. За энэ очод дараалал дээрээс нь цаг хугацаа гэдэг энэ олон зүйлүүдийг үнэхээр хэмнэж байгаа энэ төц машины үед бол өөрөө үнэхээр төвшөлтэй. Аль засаг төр барьсан ч гэсэн энэ ухаалаг шийдлийг Монголынхаа энэ шилдэг инженеруудын, дизайнеруудын, IT инженеруудын гаргаж ирсэн энэ бүтээлийг тодорхой хэмжээнд цааш нь авч хадгалж үлдэхэд бид нар ард иргэдтэй энийг зөв ойлгуулж ус дүржүүлэхгүй зөв цааш нь голдролд нь оруулахад л бид нар энэ төслийн мөн чанар орж байгаа гэж би хувьдаа боддог. Төрийн үйлчилгээний тодорхой хэсгүүд маань төрийн албан хаагчаас хараатай байгаад байдаг. Тэгээ түүнээсээ олбоолон нөгөө хүнээс шалтгаалаад бухимдах байж болж байна. Тэгээ маш их цагийг зарцуулдаг, мөн тодорхой хэмжээгээр стресстэй, зардал ихтэй байдаг гэх мэтчлэн шалтгаанаас болоод төрийн үйлчилгээг захим хэлбэрт шилжүүлэх тэр тал дээр бол илүү дэмжлэгтэй байдлаас санаа гаргаж ажиллаж байгаа гол шин санаа нь бол тийм аа. Бодлогын чанартай ийм төсөл байж байгаа. Бодлогын чиглэлтэй гэхэлэр энэ бол төрийн байгууллага тодорхой хэмжээгээр хийж байгаа ажил мөн. Гэхдээ нөгөө талаас тэнд хүмүүс хэрэгцээг бас хангуулж чадахгүй байна. Тэндээс гарч иж байгаа бичиг баримтууд өнөөдрийн хүртэл бол хүмүүстээ бас хүрч чадахгүй байна. Бид нар энэ төслийн хүрээнд бол цахим мэлч гэдэг зүйлийг 2 дугаар түвшиндээ гаргасан. Одоо тэрийн цахим мэлч гэдэг нь болохоор түүц машиныхаа бит одоо зураглалыг гаргаад реклам сурчлагын энийгээ үндсэн дээрээс бид нар ард иргэдэд үр дүнгээ дайрагт буюу шууд хэлбэрээр борлуулалтын системээр ч юм уу нэр тухайн яг асуудал хаана үүсээд байгаа тэр газрууд нь очиж бид нар түүц машиныхаа цахим мэлчээрээ дамжуулаад банктэй мас хаана одоо иргэд цугларддаг газруудаар цахим мэлчээ илгээгээд төрийн нөгөө нэг түүц машинаас гардаг бүхий л үйлчилгээнүүдийг сурчлаад үр дүнгийн боддоор гаргуулъя гэсэн тийм санаа яв. Тэгэхээр ялангуяа хөдөө орон нутагт бол ингээд түүц машиныг ашиглагтай холбогдоод ингээд ашиглах зааврын сайн мэдгүйс болоод эвдэх ч юм уу тийм асуудал үүсдэг юм байна да. Тэгээд яг энийг бид нар яг юу гэж хөндөж байна гэхээр манай төрийн зүгээс ямар нэгэн шин зүйлийг ингээд оруулж ирэхдээ ямар ч тохиолдолд юм сургууль сурчлагын зардлыг ерөөсө тусгаж өгдөггүй. Нэг нэгэсэндээ бол ингээд түүц машин гэдэг ч юм уу зүгээр нэг жишээ авах юм бол сонгуулийн цахим машин байна. Тэгээд энийг маш мөнгө төлөөд оруулаад ирчихдэг. Тэгсэн гэрний иргэд яг энтэй ингээд яаж одоо юу гэдэг чинь ашиглах гэдэг юм энэ тал дээр нь ямар ч хөрөнгө мөнгө зарцуулахгүй байгаад байгаа нь бол эргээд бас ингээд тийм үр дүнгийн сулруулсан зүйл болоод байна уу гэж анзаарч харж байгаа. Лавлага авах гал. Тэгвэл хамтдаа авцгаая тий. Миний үлэн лавлага хаавна. Яг энэ гэж эхлээд энэ үнний давлага гэдэг. За танаас энэ лавлагаа та одоо яг хаана ашиглах гэж байгаа вэ? Би одоо энэ ажилд орох гээд материалаа бүрдүүлээ явж байна. Энэ үйлчлэгийг би одоо анх удаа ашиглаж үзэж байна. Өнөөдөр иргэнийхээ үнэлгээг орхицсан уу? Яасан бэ? Гээсэн үү? Бага энийг нотродоор батлуулах шаардлагатай болчиход тэгээд энийг авч байгаа юм тий. Энийг авъя. Одоо энийг нотродоор батлуулах уу зүгээр шууд аваачаад өгчих үү? Шууд аваачаад өгч байна. Таны цаг хугацааг хэмж чадчихна уу? Чадлаггүй байх. Урд нь бас ажилд орохгүй явахад 100 айл руу очиад 80 болдог байсан. Одоо эндээс ингээд ерөөсөө 2 минут болохгүй хугацаанд л авчлаа шүү дээ. Түүц машинаас өмнө үйлчлэг авч ирсэн үү? Авч ирсэн. Танд ямар сэтгэл төрж байгаа вэ ер нь? Сайн. Өмнө үйлчлүүлдэг байснаас одоо түүц машинаар үйлчлүүлснээс ямар давуу тал гарч ах шиг байна? Хурдан дөргөнд байна л да. Тэрэнд одоо амар шүү дээ. Хаагаад ирж. Олон байдаг үл сайл. Манай UBS телевизийн улс төрчийн манлайлал зорилт төслийн хүрээнд бид нар түүц машиныг одоо төрийн үйлчлэгээ, төрийн төвчрлөг үйлчлэгээ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар бол түүц машины нийт 21 төрлийн үйлчлэгээ байдаг. Тэгэхээр нийт ард иргэд маань 21 төрлийн үйлчлэгээ хэрэглэх боломжтой. Энэ 21 төрлийн үйлчлэгэнд зориулсан бид нар юм гарын авлага гаргасан. Энэ дээрээс 21 төрлийн үйлчлэгээ авах боломж дээр нь түүц машины байршлууд буюу 108 төрлийн нөгөө түүц машин маань хаана байгаа байршлууд бүгдээрээ тодорхой. Тэгээд түүц машинаас хэрхэн яаж үйлчлэгээ авах боломжтой гэсэн бүх мэдээлэлүүд байгаа. Мэдээж яг энэ түүц машин одоо байснаар хүмүүс бас цаг хэмнээд маш одоо ашигтай одоо зүйл гэдгийг бол одоо хүн одоо өөрийн биеэр бас мэдрэх боломжтой гэж ойлгож байгаа. Та манай төслийг дэмжиж яваад манай нөгөө түүц машины цахим мэлчгээд бид нар гаргасан байна. Энд дээр та бид нар дэмжиж яваад гаргасан. За тэгээ одоо.
удирдал ажил судалгаа бол хийсэн. Тэрнээс гадна бол мэдээж мэдээлэл цуглуулах шатны бол захиалагч талтай, гүйцэтгэх талтай мөн яг тухайн амжилтыг авч байгаа иргэдтэй холбогдсон мэдээлэл цуглуулсан. Тэрнээс гадна бас мөн яг энэ төс машинаар дамжуулаад бол ингээд мэдээлэл технологийн газрын дарга чадмаа дарагтаас уулзж байсан да. Тэнд бол ингээд яг ингээд үйлчлэг дэлгэцээр хянаад байж байгаа юм лээ. Одоо жишээлбэл яг одоо хаанаас сум дүүргээс гэдэг чинь ямар төрлийн мэдээлэл илүү их авч байгаа гэдэг чинь бүр ингээд нэрийн графикчлаад ингээд гарч иж байдаг юм лээ. Иргэд маань маш их зүйлийг биднээс хүсдэг юм байна. Төрөөс ялангуяа тийм ээ хамгийн ойрхон хурдан шуурхай хүрэх тэр боломж бол байгаа маа гэдгийг энэ төслөөс олж авсан. Энэ түүц машиныг гаднаас импортлоод оруулаад ирсэн юм шиг хүмүүсд ойлголттой байсан. Би ч тэрний нэг нь байсан юм шиг надад бас одоогийн өнцгөөс харахад бол тийм сэтгэл байсан. Харин энэ түүц машиныг бол яг цэвэр Монголын инженерүүд дизайныг гаргаад доторх програмыг бичээд тий доторх үйлчлэгийг бичээд тодорхой байгууллагууд одоо иргэний бүртгэлтэйгээ холбож өгөөд ингээд ухаалаг төрийг нэг ухаалаг үйлчлэгийг гаргаж ирсэн гэдгийг би сайн мэдэж авсан. Бид нар ч нэг үйл хөдлөх дээр жишээлбэл байрны лавлгаа авах гал тийм ээ 10,000 төгрөг төлөөл 3 хоног бас ингээл очролдог гэсэн тийм эсвэл ажлын тэдэн хоногийн дараа ирнэ гэл. За тэгэхээр ерөөсөө энэ одоо түүц машин маань өөрөө ерөөсөө хэдхэн минутын дотор энэ лавлгааг авчин тэгээ 1000 төгрөгөөр аавна. Эхний судалгааны дүгнэлтэн дээр болохоор түүц машиныг тоо бол ерөөдөө 108 байдаг гэж үзсэн. Тэгээд тэр 108-ыг цаашд бол ард эрдийн судалгаанаас бол олон нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг. Дээр нь түүц машиныг өөрөө төрийн ямар нэгэн албан ёсны тийм баримт бичигтэй түүц машиныг хүлээн зөвшөөрөгдсөн тийм албан тоот гараагүй. Энийг заавал гаргах шаардлагатай байна. 21 үйлчлэгээ нь яг ямар үйлчлэгээ байдیں۔ Тэр нь ямар төрлийнхэн юунд хэрэгэлдэг хэдэн төгрөг байдیں۔ Авахд хэдэн захиалахад хэдэн хоногийн дараа гарч ирдэг гих мэтчлийн тийм тодорхой нарийн мэдээллүүдийг жишээлбэл би өөрөө мэддгүй байсан. Яг энэ захин үйлчлэгээ гэж ороод яг энэ түүц машин гэж юу юм бэ гэж орсныхаа дагуу хүмүүс надаас асуухад би хариулж өгч чадах хэмжээний тийм мэдлэг мэдээлэлтэй болсон байгаа. Хамгийн энгийн жишээ нь бол юм байна. Олон улсын хэмжээнд бас өнгөлөгцгүйц нэлээд сайн төрийн үйлчлэгээ бас тийм ээ иргэдэд хандуулж байгаа энэ захим хэлбэрийг бас төрд шингээж өгж байгаа. Иргэдэд бас юм тустай үнэхээр юм бас маш мундаг сайн ажил гэдгийг л мэдж авлаа да. 21 лавлгаа авдаг байж болно. Энийг гэтэл бид нар бүр 50 болох боломжтой юм байна тий. Бүр дэлгэрүүлээд одоо хүртэл магадгүй 20 орноос заавал тэр лавлгаа авахыг хүсээд байгаа. Тэр хүмүүсийн одоо ажилд төхөн болох тий цагийг нь хэмнэх, мөнгийг нь тий хэмнэхэд бас бид нар нөлөөлж чадах юм байна. Тэг гисэн ийм ажлууд шинэ ийм ажлууд гарч ирсэн учраас нэлээд мэдээлэлтэй болсон. Түүц машин гээл гараад ирсэн гэдгийг нь бол мэдчихсэн. Гэтэ Улаанбаатар хотын хэмжээнд хэд байгаа, улсын хэмжээнд хэдэн ширхэг байгаа. За тэгээд түүц машинаас хичнээн төрлийн тодорхойлол гарч ирдэг юм те. Энэ талаар бол аачгүй байлаа шүү дээ. Тэгээд яг энэ талаар нь судлаад ингээ яваад тахлаар маш олон үйлчлэгийг авчулах юм байна. Тэгээд ёстолжик нэг төрийн үйлчлэгийг төвжирлгүй авчих боломжтой хүн суртал байхгүй. Тэг яг зөвхөн машин дээр очрлох жоохон цаг авч ирсэн. Миний хувьд өөрөө ч гэсэн үүсэлж үзсэн. Хэд хэдэн тодорхойлолт авч үзсэн. Гэтэ ч юм бэлээ. Бидний хувьд бол их тийм нэг классик тийм өнгөцгөө харддаг юм байна гэж бодсон л доо. Ер нь бол ингээд манай нийт масс нэг тийм хандлага байдаг шүү дээ. Ямар нэг шин зүйл орж ирэхэд энийг ямар үр дүнтэй байх вэ гэж харахаас илүү ямар нэг байдлаар хин нэгний эрх шиг байгаа гэдэг ч юм уу хардах ч юм тийм хандлага байгаад байдаг. Яг үндэ ингээд нэгтгэхэд аваад үзсэн бол бидний хэрэгжүүлж байгаа энэ төсөл өөрөө төрийн үйлчлэгээ нэгснэ төрийн үйлчлэгээний маркетингээс хайжруулах хэрэгтэй мэн гэсэн нэг ийм зүйл гарч ирэх зориод бид нар ямар нэг банкн дээр ч юм уу очиод иргэд үйлчлэгээ авахдаа ямар нэг бухимдаад байдаггүй. Тэсэрнээ төрийн байгууллага дээр очихоор их тийм бухимдлаа илэрхийлээд байдаг тийм ээ. Нэгсэн түүц машин ч гэсэн ялгаагүй ингээд төрийн үйлчлэгээ ч гэсэн маш их тийм бухимдалгүйгээр хурдан шуурхай иргэдэд хүрч болдго юм а гэсэн ийм нэг зүйлийг бол их гаргаж ирж байгаа тийм агцтай зүйл гэж бид нар харж байгаа л та. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээ цэгийн мэн үннийг мэдээлнэ.
Хөлөгших байгалийн өнгө. Намар өвлийн шин загварууд худалдаанд гарлаа. Наран мандах зүгт цэвэр агаарт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэвэр агаарт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шин налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч, хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч, дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндснийхэр хашгийг хамгаална. Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News CGM. Бид нар бол нэг материалын зүйлсийг нэг сонирхоогүй. Яг үнэ хэрэгтэй. Энэ чинь өөрөө нөлөөлийн төсөл шүү дээ. Тодорхой хэмжээний байгууллагуудтай хамтраад ч юм уу материалын зүйл санхүүжилт өндөр босох боломж байсан уу? Байсан. Тэгээд тодорхой нэг материалын зүйлсийг ард иргэдэд тодорхой сегментэд хөргөж болох байсан уу? Байсан. Гэхдээ бид нар энэс татгалзаад нийт ард иргэд массыг хамарсан эдийн засаг цаг хугацааны хэмнэлттэй төрийг ард иргэдтэй хурдан үйлчлэх тэр боломжийг бид нар ханхыг эрмэлзсэн. Төслийн ажил бол илүү нөлөөллийн ажил байсан. Энэ ч утгаараа холбогдох төр засгийн шийдвэр гаргах ямар хүмүүс байна. Тэд нартай илүү очиж уулзах, тийм нөлөөллийн ажлуудыг илүү хийсэн. Гэхдээ бас тодорхой хэмжээний нэг олон нийт рүү чиглэсэн санхүүжилт босгох ажлууд дээрээ хийсэн байгаа. Одоо санхүүжилтээ болоод шийдэж чадсан. Ямар ч одоогор бол бидний төслийнхаа талаар танилцуулаад явхад бол цаашаа гэсэн бол гарсангүй. Зөв мэдээллийг магадгүй олон нийтийн сүлжээгээр дамжиж олон нийтэд хүргэх ийм ажлууд байсан л да. Тэгээд энэс гадна бол үндэсний дата түгээс бол бид нарт бас тодорхой хэмжээний бас олон нийтэд ингэж мэдээлэл хүргэх тэр зардлыг бас шийдвэрлэж өгсөн байна. Тухайн нөхцөл байдлаа уялдуулаад зарим нь дундаасаа босгох ч гэдэм үү те, зарим нь дундаасаа мөнгө босгох, зарим нь болохоор танил талаараа дамжуулж хэлэх ч гэдэм үү гэх мэтчлэн тухайн нөхцөл байдлаа уялдаад бид нар одоо шийдвэрийг гаргаад ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байгаа. Шаардлагатай санхүүжилтийг бид бол нийлээд газруудтай бас уулзсан. Гэхдээ харьцангуй энэ бодлогын чанартай төсөл учраас тийм хэмжээний мөнгө бол шаардагдаагүй. Энэ тодорхой хэмжээний хүмүүстэй бас холбогдож байгаад бага хэмжээний өртөгтэйгээр нэгийн энэ төслөө бол хэрэгжүүлж амжилттай хэрэгжүүлсэн байна. Багийн залуучуудынхаа оролцоон дээр идэвхтэр суурилсан. Гэхдээ яг бага хэмжээний төсөв мөнгө шаардагдсан. Тэрийг бол тухай бүрд нь өөрсдөө болон бусад хүмүүсийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэж авсан байна. Хариуцаж ажиллаж байгаа компаниудаас тодорхой хэмжээний дэмжлэгүүдийг авсан. Одоо шинэ дата төв ч юм уу те. Тэрнээс одоо юу гэдэг гаднаас ч юм уу аль нэг компаниудаас ивент тэтгэлэг ч юм тиймэрхүү зүйлсээс авах гэлтэй. Авч болохгүй зүйлсүүдэлтэй тэр үйлчлэгээний. Хүмүүлгийнхаа нэг донор 3 амьдрал гэдэг төсөл дээр бид нар нэг 2 сая орчим төгрөгийн төсөв бол босгож чадсан. Ерөөсөө хэдхэн цагийн хугацаанд бас тэр санхүүжилтийг босгож чадсанаар бас давуу талтай.
Тэгэхээр энэ төсөл бол зүгээр нэг ер нь зүгээр нэг тэмцээн зориулсан төсөл биш. Түүц машин маань өөрөө 2015 оны 5 сар хүртэл гэрээтэй байгаа. Нийт 21 үйлчлэгээ байгаа нь тухайн гэрээнээс цаашаа болохоор яг улсын өмчөд байгаа 11 нь үлдээд 10 нь болохоор нөгөө хувийн байгууллагаас гарсан одоо сервис програмаар явж байгаа үйлчлэгээ байхгүй юу? Түүц машиныг цаашдаа хэн авч явах юм бэ гэдг нь бол одоо мэддэггүй тодорхой бос байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ шийдвэр гаргах хүмүүст бид нар энийг нөлөөлөөд нэгдүгээрт нь захин мэдээллийн одоо эрх зүйн орчин бий болгооч. Энэ 21 хэрэгтэй маа гэдгийг ард иргэдээс авсан саналын дагуу тийм ээ. Бүх одоо шаардлагатай баталгаажуулах мэдээллүүдийг гаргаж ирээд нөлөөлөх хэмжээнд нь бид нар хүргэж чадсанаар нэрээ энэ түүц машин хэрэгтэй юм байна. Бүр цаашлаад энэний үйлчлэгээнүүдийг боломжтой хэрээр нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу те. Нөлөөллийг хийх нь манай багийн төслийн хамгийн гол том зорилго байгаа. Тэгээ улсын их хурлын гишүүд бид нар зарим гишүүдтэй бас уулзсан бүгдээрээ олох дэмжиж байгаа. Яг энэ төслийн өрөөнд бол бид нар Гамбатар гишүүнтэй уулзч бол асуудлаа бол ингээд танилцуулсан маш их тийм найрсгаар бол хүлээж авсан. Зүгээр яг ер нь бол иргэд өөрсдөө идэвхтэй ингээд санаачлагтай нийгэмд байгаа асуудлыг хөндөж гаргаж ирэх юм бол магадгүй тэр шийдвэр гаргах хүмүүс бол энийг л магадгүй хүлээж авдаг байх гэж би ойлгож байгаа шүү дээ. Улсын хурлын гишүүд те холбогдох шийдвэр гаргах төвшний эрх мэдэлтэй хүмүүст бид нар хандах албан бичгээр нь бол драфтаа бэлтгэсэн. Холбогдох тогтоол шийдвэр журмыг л гаргана гэсэн үг тийм үү? Харилцаа холбооны зохицуулах газар болоод тэр үйлчлэгээний бусад аж ахуйн нэгжүүд нь хөгжүүлээд авах бүрэн боломжтой тэдний хийж байгаа ажил шүү дээ. Түүц машин нь төрийн үйлчлэгийг нэгээс 3 өдөр зарцуулдаг байсан зүйлийг нэгээс 30 минутанд авдаг болгосон. Гэхдээ энэ төгс болоогүй шүү дээ. Тэгэхээр бид нэр 30 минутанд зарцуулж байгаа зүйлийг нэгээс 3 минутанд зарцуулдаг болгоё. Ийм яаж юм бэ гэхээр ерөөсөө банк юм уу өрн телефоны компаниуд байгаа бүх зүйлүүдээр л түүц машин дээр хурууга уншуулад үйлчлэг авдаг биш. Тухайн газар оператор дээр хурууга уншуулахад л тухайн төрийн үйлчлэгнүүдийг авдаг байя. Энэ системээр үл явъя гэсэн тийм боломж харагдаж байгаа л. Багийн төсөл дээр бол цовоо, нанда, тэгээд мегмар дорж, Батүлцээ ер нь тэгээд манай багийнхан бүгдээрээ идэх зүтгэл гаргаж бас бүгдийнх нь оролцоо бол байсан. Хөтөлбөрөө яг эхний нэгдүгээр шат, хоёрдугаар шат те тэр бүгдийн цаасан дээр болгоод яг тэр төлгөөний дагуу явсан. Миний бодлоор бол мегмар доржийг би энэ төсөл илүү одоо идэвхтэй оролцсон болов уу гэж бодож байгаа. Тэгээ бас цовоо би хин гэдгийг хэлмээргүй байна. Бүгдээрээ оролцоо сайтай гэж би хувьдад өгнөж байгаа. Гэхдээ их бага л гэж би хэлж болж байна. Ажлаас нь дуудах ч юм уу, эсвэл гэр бүлийн асуудал ч юм уу, үр хүүхдийн одоо ханиад хүрэх ч юм уу ингээд асуудлууд байдаг. Гэхдээ нэгэнд энэ уралдаан тэмцээнд оролцож байгаа бол тодорхой хэмжээнд өөрийнхөө байр суурь, өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө ажлын гүйцэтгэлийг бас багийнхан гишүүд заавал харуулах ёстой. Зохих төвчний төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзах ажлыг бол маш сайн зохицуулж чаддаг нь одоо манай багийн болормоо гэдэг ч байна. Албан бичиг найруулга дээр төсөл төлөвлөгөөн дээр ажилласан бол Батүлцээ байна. Яг сошиал харилцаагийн гардан ажиллаж байгаа контентийг үүсгэж байгаа хүн бол би өөрөө анх төлөвлөлтөөс авахгүй л те бүх хүн л оролцоотой яг тэгш оролцоотой байхыг бас хин хинээсээ шаардж ирсэн. За бид нар чинь тэгээд ерөөхдөө багийн үйл ажиллагаа бол ихэвчлэн ажлын хэсэг гаргаад тэгээд 1-2 хүнээр ахлуулаад ингээл явчихдаг. Тэгээд одоо жишээ нь яг энэ төрийн үйлчлэгээний түүц машины хувьд бол нэг хүн гэж дурдахад жоохон хайр байна л да. Ягаад гэвэл маш олон оролцсон учраас. Тэгэхээр багийн гишүүд бүгдээр л идэвхтэй байсан болов. Нөлөөл байсан. Би өөрөө нөгөө төсөл олон улсын байгууллагуудад нийтдээ энэ төсөл хөтөлбөрийн чиглэлээр үндсэндээ 6 жил ажилласан. Миний туршлагууд маань бас энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бас тодорхой хэмжээгээр хувь нэмэр болсон болов уу гэж бас ингэж бодож байна. Мэдхгүй шүү дээ. Манай багийнхан өөрсдөө яг юу анахс би одоо айгүй мундаг байсан гэж би бол өөрөө тэгж юусоо хэлэхгүй. Тэгээ өөрийгөө ингэж нэг дөвөл гэж ингэж ярих нь бас тийм зохистой биш л дээ. Өөрийнхөө багч гисэн хувь нэмрийг оруулсан гэж харж байгаа. Одоо яг нөлөөлөхийн тулд би хичээж байна. Мэдээж нөлөөлсөн. Бид нар чинь тэгэл ерөөхдөө цаг наргуул явж байгаа шүү дээ. Миний оролцоо бол байгаа. Би бол хувьдаа нөлөөсөн гэж бодож байна. Ер нь бол 2 хоногийн дотор одоо манай багийн Facebook хуудас буюу тэр төслийн холбогдлолтой Facebook хуудас маань нийтдээ 1100 лайктай. Тэгээд хамгийн их хандлттай мэдээллүүд маань 100000 гараа авсан. Гэх мэтчлээ яг энэ болгоны ард ялчгүй би бол байгаа. Мэдээж манай багийнхан бүгдээрээ хөдөлж байгаа. Бүх найзууд руугаа инвайт явуулах, шеэрлэх, лайклах гэх мэтчлэн бүгд хөдөлж байгаа. Гэхдээ яг гол цөмөн жишээлбэл би яг чишээдэг. Нэг хүн илүү ерөөсөй байхгүй. Яг нэг бүгдийнх нь оролцоо ингээд зэрэг ингээд явж исэн учраас багийн бүх гишүүдийн оролцоо ингээд хангагдсанаар манай төсөл маань үнэхээр маш амжилттай хэрэгжиж байгаа.
төрийн төгжрөлгүй үйлчилгээ. Төгжрөлгүй төрийн үйлчилгээг хамтдаа дэмжицгээе. Иргэдэд төрийн үйлчилгээ төгжрөлгүй хүрэх ёстой. Төрийн төгжрөлгүй үйлчилгээг иргэдэд ойртуулъя. Төгжрөлгүй төрийн үйлчилгээнд нэгдэцгээе. Shin Ogloni naramandla Shin he Цагийн өрн дэлгэрлээ Сарол сайхан миний Монголд сайн цагийн учрал хийлээ Сарол сайхан миний Монголд сайн цагийн учрал хийлээ Чукара дачила Эрхэмсэ миний Монгол Эднэт цагийн өдрөл өндөрлөө
гарчлаа Шугаш харамсаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дэмэн харамсаагүй